Ардчилсан намаас нэр дэвшигч Батулга энэ мэтгэлцээнд ирэх боломжгүй гэдгийг өчтөр мэдэгдсэн. Улс төрийн соёлгүй ард түмнээ үл хүндэтгэсэн түүний талаар иргэдийн байр суурийг одоо хүргэв. Батулга түрк мотон хавш байна л дээр юуса. Юм мэтгэлцээнд орох дурггүй. Айдсаж байгаа мэдлэж хэрэггүй. Хуйлаа. Би бол яг хүлээж л байсан л да. Яг одоо мэтгэлцээсэн. Батулга сонгогчдоо алдах ч юм уу, нэр хүндээ алдах ч юм уу, нэг тиймэрхүү байдалд орох болов гэд тэг зүгтаад байгаа юм бол чи би харж байгаа. Ингээл заал бол заал байх хэрэгтэй. Нэг хойш нухраж яах вэ гэж би боддог шүү дээ. 3 намын нэр дэвшигчид Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт иргэд сонгогчдод уулзаж мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа. Гэхдээ энэ нийт сонгогчдын ердөө 10 адхан хувьд л мөрийн хөтөлбөрөөр танилцуулах боломж юм. Ийм учраас Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбийн их улд өөрийн мөрийн хөтөлбөрөөр олон нийт нээлттэй ил тод танилцуулж халз мэтгэлцээнд ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна. Энэ Монгол төрийн тэргүүний сонгуул бол хариуцлагатай сонгуул. Энэ сонгуульд нэр дэвшигчид бодлого зорилтоо хэрхэн яаж дэвшүүлсэн юм, яаж хэрэгжүүлэх юм, арга зам нь юу байгаа юм гэдгийг Монголынхон ард түмэнд бол таниулах, ойлгуулах ийм арга хэмжээг бол авах ёстой. Мэдээж хэрэг орон нутагт иргэдтэй уулзах асуудал бол чухал байлгүй яах вэ? Гэхдээ Монголын 10 гаруй телевиз нэгдэж, нийлж, зохион байгуулж байгаа энэ мэтгэлцээнд бол нэр дэвшигчид уулна бүгдээрээ оролцох байсан юм аа. Ерөнхийлөгчийн сонгуульд 3 намаас нэр дэвшиж өрсөлдөж байгаа. Саналын зарчмаар 3 тал гурвуулаа мэтгэлцэхийг зөвшөөрсөн. Гэтэл яг мэтгэлцэхийн өмнө ийхүү үл хүндэтгсэн байдал гаргах нь хожимо ардчилсан намаас нэр дэвшигч Батулга хэлсэн ярьснаасаа яаж ч эргэж буцаж болохыг харуулж байна.